орой Нисдэг хүн харадуулаарай Энд дүндгүй инээд бэлхэж Ирхэмнэн хүүхдүүд баялан Энэ бол мөнхийн хотхон Ирээдүг бидний лотны найд Хүүхэд бүрийг хайрлан би Хөгжөө баярыг түгэн би Найзууд бүхнээ тойруулаад Наадан тоглох дуртай би Зүв амьдрал зүв хүсэл Зүв бүхнийг бид түгэн Бид бол ханы хүүхдүүд Хаан усыг ихэмэгээ Мөнхийн хотхон Мөнхийн хотхон Бидний найзууд Мөнхийн хотхон Итгэж найдвар Мөнхийн хотхон Үргэж хамтдаа Тэрэг хатаад нисдэггүй нааш ирж юм. Шудархан басан ямар гоё юм бэ? Мөнхийн хотхон итгэж чинь. Тийм байна Ямар гоё юм бэ Эдгээрийг заавал биелүүлэх болохоор анхаар гэж хүчнэ. Сайн байцгаана найзуудаа, сайн байцгаана хүүхдүүдээ мөнхийн нэвтрүүлгийг хийж байна. Найзуудаа, би өнөөдөр маш чухал зүйл хийж байна. Та нар миний юу хийж байгааг мэдмээр байгаа зү. Би танад хэлье заяа. Би өнөөдөр зорилгоо бичсэн. Тэгэхээр миний айрын өдрүүдийн зорилго гэвэл 1. Хичээлээ сайн хийж энэ үйлрэлд онц гарах. 2. 2 өдрийн дотор шүлгээ цээжилж самбарын урд гарч багтаа шалгуулах. 3. Өндөр болох. Харин 4-гийн бодчихлээ. Хөөе, шидрхээ. Хөөе, нэстэггүй санаа. Чи яг юм дэсэн биш. Би чамайг хаасаагүй хайсан. Том өрөөгөөр хайсан, өөрхөө өрөөгөөр хайсан. Тэгсэн чи би чамайг яг өрөөнд байгаах гэж одоо хараад гэсэн чи энд байж шин. Би чамайг нэстэггүй намайг хаагаад олохгүй болохоор миний өрөөнд ороод ирэх байх гэж би чамайг хүлээгээд өрөөнд цож исэн байхгүй юу? Шүдрхээ. Би юу хүн олохтой сайн юм аа. Хоёулаа нууцтай олгоо. Өөдөөж юу? Үгүй. Өө. Тэгээ яах юм? Харин нэстэггүй. Би энэ чамайг гоё мөзлөө заяа сонсож байгаарай. За. Би зорилгоо бичсэн байхгүй юу? Зорилгоо. За. Ойрын өдрүүдэд би тийм ээ хичээлээ сайн хийгээд энэ өдрөлдөө онц гарна 2 өдрийн турш шүлгээ цээжиж самбарынхаа урд гарч уншин тэгээд бас өндөр олно. Өндөр олноо. Юу та шүдрхээ. Эдгээр зориг гэсэн те шүдрхээ. Би заавал биелүүлэх ёстой. Гэтэ хамгийн гол нь зүггүй. Би эхний хоёрыг нь болохоор хийх аргаа олцсон. Шүдрхээ. Хамгийн гол нь 3 дахь нь хийх аргаа олохгүй байгаа маа. 3 дахь хийх аргыг нь би олчлоо. Чи юу? Надад туслаач тэгвэл. Шүдрхээ. Өндөр болох гэж штэ. Тийм. Өндөр болох арга би мэднэ. Тэгвэл надад заагаад өгдөх үү? Яагаад би өндөр болох аргыг сайн мэддэг ч мэдхөө. Яагаад гэвэл нэстэггүй чи өндөр алахаараа өндөр алах аргыг маш сайн мэдж байгаа. За тэгвэл хамгийн ихний арга бол чи таатаа шийдэрхээ. Би хүн олохтой сайн чинь чи таахтай сайн болоор одоо. Тийм үү? Өндөр алах. Өндрөөс гэдэг гол өмсөх. Тэгэхээр хүний хөлн жоохон ядардаг гэсэн хүүхдүүдийн хөл. Шүдрхээ би хэллээ ярьсан. Заадаг. Яах вэ гэхлээр хамгийн хүчтэй хоёр шигийг найзыг авчирж агаад нэг нь хөлнөөс чинь нэг нь толгооноос чинь хоёр талаас нь ингээд айгүй хүчтэй татаад тэгчих юм бол өндөр алчихна. Хөөх! Тэгээ сунаад өндөр алчих юм уу? Тий. Ямар гоё амархан арга вэ? Тэгвэл тэгээд та нэстэггүй. Үнэстэггүй. Юу гэж тийм байд юм бэ шүдрхээ? Би тоолсон байхгүй юу чамаар идэгцэн. Шүдрхээ чамааг хүн хоёр талаас нь татах юм бол инээдтэй харагдана штэ. Тэгээ би бас өвдөг байгаа те. Шүдрхээ. Чи ийм хүүгэлдээ мэдхүү. Ямар? Ингээл гадаад үг хэлээд идэг. WhatsApp даа гэл.
Нэг амтан байдаг. Таараа. Наа чи Bugs Bunny штэ. Тийм, Bugs Bunny өндөр шүү. Тэгэхээр Bugs Bunny юу иддэг вэ? лоо идэх юм уу? Би лоо идэх юм бол зөндөө өндөр болно. Шүдэрхэн би лоон дуртай. Тэгээ би дандаа лоон иддэг. Өглөө лоонтой хоол идэнэ. Тэгээд ер нь л дандаа лоонтой юм идэхлээр амархан өндөр болдог байхгүй шүдэрхэн. Нэстэггүй. Би надад гаргаж хэрэгжүүлж чадахгүй. Яагаад гэх юм бол би лоон дурггүй штэ. Лоон Би лоон ерөөсөө идэж чаддгүй юм. Лоон идэж чаддгүй. Тэгээд чи түрүүн би нэг лоонгийн зурагтай аймс чамд бэлгэсэн чинь баярлахгүй байсан юм уу? Тэгээ би тэр жирсэн өмсөөгүй. Би бас Bugs Bunny дурггүй. Яагаад? Яагаад гэвэл Bugs Bunny дандаа англи олго нэрээ лоон иддэг штэ. Тийм. Тэгээд өндөр болсон байхгүй юу? Хөөе нэстэггүй. Лоон идэхээс өөр өндөр болдог арга байхгүй юу? Лоон идэхээс өөр өндөр болох арга. Тий. Нэг арга байна. За ямар арга? Идэхдээ дасгал хөдөлгөөн банк хийн. Тэгээд банк хөдөлгөөнтэй яжгаад тэгээд сонголт зөндөө хийн. Тэгээд банк л хөдөлж явах хэрэгтэй шүдэрхээ. Оо. Би бас наадад чинь хийж чадахгүй штэ. Би биеийн тамирынхаа хичээл бас дурггүй. Тэгээд бас сургуулийн дасгал хийхээр миний энэ хөл өвдөд байд юм аа. Оо, хөдөлгөх дурггүй гэж үү? Тийм. Тэгвэл шүдэрхээ лоон л итгэл болж тээ. Дасгал хийснээс лоон идсэн ч уул намархан л та. Гэтэл яа тийм блэ? Ерөөсө өндөр болох зорилгоо хасчих уу? Өндөр болох зорилгоо хасчих уу гэж үү? Тий. Тэгээ шүдэрхээ чи яах юм? Болоод Би болохгүй штэ. Өө тийштэй. Би дандаа эрэгтэй хөвгт болохоор болохдохоо боддог болохоор болно гэж хэлжтэй. Шүдэрхэн чи том болоод ихч болоод тэгээд ээж болоод тэгээд эмээ болсон ч гэсэн ийм намхан яваарай ах юм уу? Харин тийм ээ. Тийм болохоор би бол өндөр алмаар байсан байхгүй. Гэхдээ өндөр болох зорилгоо биелүүлэх арга айгүй хэцүү юм байна. Шүдэрхэн лоо идэх тийм хэцүү гэж үү? Яагаад? Шүдэрхэн би нэг юм асууя. Бид нар заримдаа гэрийн хоол хүнс дуусчдаг тий? Би ерөөсөө нэг үлгэр ярьж өглөө. Заадаг. Ishтэй урдын цагт нэгэн мөнхийн хотхон гэдэг газар намхан шөөдөрхөн амьдардаг байжээ. За тэгсэн чи яасан? Тэгсэн чинь тэднийх үнэхээр их хоол хүнстэй очоор ерөөсөө идэж уух зүйлээр дутагдаж гачигддаггүй байв. Тэгсэн чинь өдөр хоног өнгөрөх тусам хоол унднаас нь идээд багсагсаараад ихэнх хоол хүнс нь дуусчих. Оо яана одоо? Тэгсэн чинь Юу ч үлдээгүй юм уу? Гүү юм үлдсэн. Юу үлдсэн? Шүүдрэгэл лоо иддэг болохоор дандаа лоо үлдсэн байжээ. Оо тэгээд шүүдрхэн зөндөө өсч тэг бүр өсөөлж тэгээд өсхийн эрхэнд лоо идчихэ. Тэгээд лоо идээд яах вэ? Нэгтгүү үлгэрээ лоо идээд шүүдрхэн өндөр алжаа гэдээ дуусчихдаг уу? Тэгвэл чи лоо идэх үү? Гэтэ би амсаж үзье. Амсаж үзье. Чи амсах юм бол баг жаагаал өндөр алж ш. Гэтэ яхав амсаж үзнэ би хэрвээ амсаж байгаа юм бол дартаа болох юм билээ. Тийм шүдэрхээ. Нэгтгүү үлгэрээ дуусгаач чи. Байжи би үлгэрээ дараа нь дуусгана. Би лоо айдрын нөгөө. Хайж байгаа юм бэ? Би лоо авцаргаар явж гин. Лоо авчиргаараа нэгтгүү нэрнгээс надад лоо идүүлэх гэж байгаа юм байх та. Одоо би яана? Нэгтгүү лоо авчирч. Яа. Тэн. За шүүдрэх би штэ зөндөө өндөр. Шүүдрэх харин намхан болохоор би ихийг нь өглөө. Нэгтгүү би жигийн идчихэл та. Гүй чи ихийг нэдүүл зөндөө өндөр хална штэ. За.
Шүүдэрхэн. Хэрвээ чи ингээд жижигнэр ингээд ингэж идэх юм бол зөндөө удаж дуусах. Тэгэхээр чи Тамаа зөндөө удасны дараа өндөр болно гэсэн үг шүү дээ. Тэгвэл би тамаа зэрэгтэй басгүй. Газ танаа хадаад идээд дуусчих юм бол хурдан өндөр болно. Хүнддэггүй. Лоон ч бас тийвч амтгүй биш юм байна. Амттай юм шүү дээ. Шүүдэрхэн магадгүй Хөөе найдаа. Лоонгоос гой витамин амтагдаж байна. чи лоон дургу болох үедээ лоон тэр үед мууц лоон идчих юм болов. Тэгсэн болов. Тэгээд чи бүх лоон тиймгээ ботцсон баха. Лоон яг өндөл гой амттай ш. Яг тэгсэн байна. Хүнддэггүй. Лоон идэж аварга юм байна. Тий. За би үлгэрээ дуусглаа. Ингээд шүүдэрхэн зөндөө өндөр болжээ. Шүүдэрхэн. Гой төстэй үлгэр байна да. Чи лоон идэхгүй ингээд намхан байгаа л ах юм бол энэ үлгэр ингэж дуусах байсан. Шүүдэрхэн лоон дургу учраас байгаа зүйлдээ сэтгэл хангалуун байхгүй лоон голсоор агаад намхан хэмээрээ үлджээ гэд тэгээд доссон бол хүүхдэд чамайг шаарлах байсан да. Тэгвэл бадаад гондруулах юм байна тийм ээ? Гой. Би тэгвэл зарилгаа биелүүлэх алхмаа би хийж чадлаа. Алхам аа? Алхам гэж юу юм шүүдэрхэн? Эсвэл Алхам гэж би мэдэн л дээ шүүдэрхэн. Зорилгоо биелүүлэх алхам гэж. Бид нар зорилгоо биелүүлэхийн тулд зөндөө их алхах гэсэн хэрэгтэй юм уу? гээгүй эсвэл ингэдэг байхгүй да. Зорилго маань зорилгыг уул гэж үзэх юм бол тэгээд бид нэр зорилгоо хүрэхийн тулд тэр уулын орой дээр нь гарна гэж үзэх юм бол бид нэр уул руу алхаж байгаа нэг алхмыгаа зорилгоо биелүүлэхийн тулд хийж байгаа нэг үйлдэл гэж бодож болох байхгүй юу? Тийм болохоор би өндөр олох зорилготой хүрэхийн тулд би өнөөдөр лоон идэж байгаа нь миний зорилготой хүрэх алхам болж байгаа гэсэн үг. Тийм байж тээ шүүдэрхэн. Тэгвэл чиний өндөр олох зорилгот лоон маш их лоон идэх юм бол чи зөндөө алхам хийгээд амархан үрж чадна шүүдэрхэн. Тэгээ нададаа та нар ч гэсэн зорилготой байгаа бол зорилгоо яаж биелүүлэх вэ гэж бодож байгаа бол зорилгоо биелүүлэх алхмуудаа бичээд нэгээр шийдсэрээ. Шүүдэрхэн би өөрийнхөө өндөр олох зорилгын алхмыг авчихсан. Тэгээ мэдээж найзуудаа луунгаас өөр өндөр болгодог бусад хүнсний ногооноо зөндөө байдаг шүү. Харин энэний хамгийн гол чухал ойлгох гэсэн зүйл бол байгаа юмдаа сэтгэл хангалуун байгаарай, битгий голоорой гэсэн юм шүү. Ойлгосноо шүүдэрхэн. Нададаа бүгдээрээ хамтдаа зорилгоо биелүүлэхийн тулд урагшаага алхам алхмаар урагшилцгаая. Ингээд найзуудаа бүгдээрээ хөтөлгөө өндөрлцгөө. Тэгээ Мөрөдөлтөө нисцгээе. найзадаа харанхуйч гэрэлтээрээ Хааны хүүхдүүдээ баяр